Нэг хүмүүний өсөл мөнх тэнгэр хүмүүн төрөлтөнд амин сонс бүхий болон хөрст газар өө олноор нь илчис болох нь илгээ. Тэдгээр өө олон илч нар бүгдийг мэднэ судалж уул ус хөрстэй гэрших эзэдтэй тохирно. Тэдгээр зарлиг боломжлон бие буй олгох ёстой гэмээр. Энэ хөрст ертөнцид ан амьтад загас жарахаа үүс мод хэдийний эрчим мөхөөдгөө холбогдсон тул нарны буюу галын ус чиг буюу ус салхиагаар буюу хий тогтон бүхий буюу шороо хатуур толгой буюу төмөр таван хүчийг нэгтгэн холбох биеийг ямар дүрсэд нэгтгэх хийх хөрстэй эзэн ба болт бүгд мөнх тэнгэрт бүгдэрэж чуулган хуралдан. Энэ хөрстэй жамыг дагах нь маш зөөтэй бөгөөд дүрсийг өмнө болт үгүй болгосон тэдгээртэй адил хэмээн дүрслэн бие үүсгий хэмээн шийдэл гарав. Дээд доодонд ертөнцийн тодорхой эмх журам хууль дараалттай болов. Өмнөх бүх оршигчд нь бурхад мэд аялж тусгааруул тэнгэрийн юутанд ирснээс бүгдийг нэргэж хайруулсан гэжээ. Доод дунд дээд ертөнцид шилжин явах зам оршихын сүнс бөгөөд эдгээр ертөнцөдөр гагцгүй тэдл шилжин дамжих гэжээ. Шинээр бие үүсэх аваас дагаад доод дээд ертөнц бүгд хорин өөрчлөгдөх тул хуучин бүхий биетэй багахан өөрчлөн адил байлгахаар шийдэв. Тэгэж элч олон сүнснүүд биетэй болон амьдарч эхэлсэн байна. Бие олж өгөх албанд хөрсдийн уул усны эзэдийн болох ажээ. Өдгөө хүмүүсийн өнгө зүс нь өөр буйн орчин нөлөө болон эрчмийн даасан эзэдэгтэй шууд холбоотой. 5 өөр эрчмийн 5 өөр өнгө зүстэн бий болсон хэрэг. Хүмүүн хэмээх нь үс ноосгүй хоёр хөлтэй оюун ухаан 5 эрчмийг зангидан ойлгосноор хөгжин явах болов. Урд байсан бүгд адил өнгө зүстэй дүрстэй 5 эрчмийн хүчийг бүрэн ойлгож таних эрт ухаарахаар ашиглах аргыг нь мөнх тэнгэр тусгайлан зааж гисэн. Гэвч доод ертөнцийн хар хүчинд мөнх тэнгэртэй тэрсэлсэн их дайныг үдүүлсэн. Доод ертөнц хэмээх нь заавал байх ба дээд ертөнц хэмээхийн тэнцвэр мөн чанар захирагдах ажээ. Яахны хэсэг юм байна. Өөрөө огсоод байна уу? Их санаа яг ингээд тухайн үед би бичиж улааж байгаа нь бичснийг ингээд хөрвүүлээд өөр дөрөө хуулж аваад уншижсэн ч гэсэн эргээд уншихад тийм нэг зүрхнээс халуунаар төвөнж байгаа юм шиг тийм сонир мэдрэмж төрдөг юм байна. Яагаад гэвэл би игэл уншиж байгаа хүмүүстэй яг зэрэг уншаад явсан л та. Улаачийг бичиж байхад уншаагүй. Намайг уншихуу гэхээр цаа би бүрөндөөсөө уншидаа гэд өдөр болгон оруулаад ингээд бичвэрөө оруулахад л би яг дагаж уншижсэн. Тэгэл уйлмаар, инээмээр, баярламаар, огшмоор тийм мэдрэмжүүдийг маш их авдаг байсан. Тэр зүйл эргээд өөрт мэдрэгдэх бас сонирн биш шүү. За тэгвэл ингээд одоо хэдүүл цаг хугацаагаар аялж манарч үзье. Ингээд дээд тэнгэр гэж бий. За. Түүний дээшч гэж бий. Мөн энэ дунд ертөнц, доод ертөнц хэмээх нь бүгд эмх журамтай оршдог юм байна. Тийм байна. Энэ зүйлээр гахлахгүй сүнс хэмээх чинь дамждаг гэж байна. Ямар нэгэн биегүй байна шүү дээ. Гэхдээ энэ ертөнц гэдгээс энэ бүгдийг оршоож байгаа хүчин зүйл нь бүгд эмх журамтай, дэс дараалалтай хуулийн дунд байдаг байна. Тийм байна. Тэгвэл яагаад доод ертөнц гэж байгаад дунд ертөнц гэж байгаа түүний дээд ертөнц байна вэ? Үүнийг харвал энэ бол эмх тэнцвэр болж таарах нь байна. Эмх тэнцвэртэй байна гэдэг бол юуг үзэх вэ гэвэл нэг зүйлийн мөн чанар дээд нь байна гэхэд түүний эсрэг тал заавал байх ёстой. Ингэж ирүү болоод сүрэг тал хоёр байж хууль хэмээх нь үйлчилдэг байх. Тэрнээс нэг талаараа ирүү байж болтугай. Нэг талаараа сүрэг байж болж ингэж давмгайлна гэж байхгүй байна. Энэ хоёр зүйлийн зааг гэж ойлгож та нараас үзэж болно.
За өмнөх бүхэтнүүд нь за одоогийн энэ хүн төрөлтнөөс өмнөх хэд нь яагаад мөхөд сүрсэн талаар өвөө нь айлцсан байгаа. Энэ бол өнөө хар хүчний доод ертөнц нь дунд ертөнцтэй хамсан тэнгэрт тэрсэлж эхлэхэд тэр дайнаар тэдгээр та нарын өмнөх байсан зочид бүгд ялагдсан байна. Тийм байна. Мөн хар хүч нь бас ялагдсан байна. Ингээд бүгдийн цэвэрлсэн байх шүү дээ. Ингээд цэвэрлж эхлэхэд тухайн оршин байгаа бүгдийг устгасан. Гэхдээ тэр ан амтан өвс мод гэх мэт бусад төрөл зүйлийг огт устгааг байх нь шүү дээ. Зөвхөн өмнөх оршин сууж байсан бүхэтнүүдийг устгасан байна. Түүнд яагаад хүн үүсгэсэн бэ? Заавал байх шаардлагатай юм уу гэж асуудал гарч ирнэ. Гэтэл энэ ертөнцийн хууль гэдэг зүйлээрээ бол дээд доод бүх ертөнцийн хуулинд заавал дунд ертөнцөд дамжуулах зочид хэрэгтэй байдаг. Тэд байхгүй бол өнөө хэдийн хууль нь ч бас гажуудаж эхэлнэ гэсэн үг байна. Ийм учраас заавал хүн бий болох ёстой. Элцүүдийг бүгдийг илгээж явуулсан байна. Та нар угаас л сүнстэй. Тэгвэл түүнд шинэ бие олгох ажлыг давхар илгээж тэдгээр элцүүдийг энэ өмнөх төрөл зүйлийнх нь бүгд устж дуусчгүй юу гэдгийг давхар нэгтлүүлсэн байх шүү дээ. Тойруулан нэгтлүүлж явсаар байгаад үр дүнд хүрсэн байна хэмээж их хуралдай дунд ертөнц болоод дунд ертөнц гэдэг нь одоо энэ та нарын дэлхийг хэмээх чиг хэлж байгаа. Үүнийг оршин хянсан эзэд түүнтэй хамтарч их хуралдай хийсэн юм байна. Энэ хуралдаагаар за тэр галын эрчим, салхины эрчим, мөн усны эрчим, шорооны эрчим, дээр нь төмрийн эрчим гэсэн 5 хүчин зүйлээс хүмүүн хэмээгчийг үүсгэсэн юм байна шүү дээ. Энэ 5 хүчин зүйлээс хүн хизээч гажихгүйгээр оюун ухаантай өмнөх төрөл байсан зүйлээс нь гажуудуулгүйгээр жоохон өнгө зүсийг өөрчлөн илгээсэн болж таарж байна. Хүнд яг тэр 5 шинж байдаг. Ямар ч хүнд. Тэд нарны гэрэл авдаг. Галаар дулаацдаг. Тэд гарыг авдаг. Түүнгүй бол амьдрч чадахгүй. Тэр усыг хүртдэг. Газар шороон дээр гიშгэж явдаг. Түүн дээрээсээ хоол хүнсээддэг. За бүр ясанд нь хүртэл төмөр ирчин байдаг. Тэгж байж хатуу байгаа юм шүү дээ. Ингэж хүмүүнийг үүсгэж бэлтгэж гэхдээ өмнөхөөс өөр байна гэж. Та нар тэгвэл хэдэн твтэй гэдэг үлээ? 5 төв. 5 твтэй. Тэгвэл 5 өөр зүстэй арт түмэнтэй юу? Тийм шүү дээ. Бор, шар, цагаан, улаан гэж байна. Тэгээд хараас гэж ярьдаг. Хөх гэж явах юм шүү. За нэг хөхөл бидүүл юмнууд тийм тэрийг бол харал гэж хэлээд байна да. За ингээд эднийг ингээд харахад яг л тэр 5 эрчмээсээ аль нэг нь түлхүү болж хувирсан нь өнгө зүсэн чилдсэн байх шүү дээ. За галын эрчмээр нь борч байдаг юм уу? Усан эрчмээр нь цайвар, цагаан арьстай ч байдаг юм уу? Галын эрчмээр нь улаанч гэж байдаг юм уу? Газрын эрчмээр нь шарч гэдэг юм уу? Энэ мэт ингэж
өөр өнгө зүсмийн ард иргэд үүссэн түүхтэй болж байна. Та нар бол энэ ертөнцөөр дамжин өнгөрөх зочид юм гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэрвээ тийм биш байсан бол та нарт хизээж сүнс хэмээгчийг илгээхгүй. Дунд ертөнц гэдэг ерөнх нь бол ингэж тэнцлийг хадгалах үүрэгтэй. Та нар араа шүд байхгүй, үс нь осгож байхгүй. Гэхдээ бусдаас илүү оюун ухаантай болж их үлийг хийсэн байна шүү дээ. Аливааг таньж мэд гэж энэ ирчмийг илгээсэн болж таарж байна. Нөгөө л ертөнцийг үүсэг гэл ингэхээр л маш хурдан болдог юм биш шүү дээ. Тэгээд таван эрчмийн арга барилыг өвөө нь айлцсан байгаа. Тий. Тэр хар хүчний дайн гэдэг юунаас болж дайтаж яасан талаар нь хүртэл өвөө нь айлцсан байгаа. Хар хүчний дайны талаар хар хүчний ертөнцийн талаар альбан тэрэн тэр бүгдийг ярьсан юм биш үү? Тийм ээ. Тийм ээ. Тэр чинь тусгаалan сэдв болгож танаас асууж ирсэн юм. Дараагийн хэсгийг ярих ойлоо. За тэгээ. Ингээд ихний хэсгийн тайлбар ингээ гараад ирж. Хоёрдугаар хэсэг нь Монгол хүмүүний үүсэл. Урд байсан бүгд хоорондоо адил байснаар доод ертөнцийн хар хүчинд автсан тул өмнө зүйл дахин болохоос сэрэмжлэн мөнх тэнгэр түүн захиртан мэдээлэх цөөн хүмүүнүүдийг тусгаалan бэлтгэхээр болов. Хар хүчний худал хуурмаг яс бус зүйлийг даран сөнөх хүмүүсийг нутаг цагаан таван эрчмийн бөөгнөрөл бүхий хамгийн эрчимтэй энэ дэлхийн ертөнцийн үүсэл газар нутагт нутаглуулах болов. Энэ одоогийн Монгол нутаг болно. Мөнх тэнгэр тус ард түмэн гэрээтэд бол мэдлсэн үрсэн хөх галын тамгатай хөрсдөг мэдлэх ажээ. Доод ертөнцийн хар хүч нойлох цаг түүний тухайн ард түмэн заавал дарж хөрсдийн дунд ертөнцийн тэнцвэрийг хадгалах үүрэг тамгатай зарлагтай. Түүнийг мөнх тэнгэртэй мэдүүлэн хөрсдийн оршин байх цаг хугацааг сонгодог болно. Тэнгэр болоод галын хамарлын үндэстэн энэ ажээ. Худал хуурмаг самуун ёс бус зүйлийг гал мэт дүүрэлзэн сөнөөх тавилан энэ нутаг дахь хүмүүний үндсэн үүрэг юм аа гэж. За тэгвэл ингээд таван эрчмээр ингээд ард түмнийг бэлдсэн юм байна. Тийм байна. Бэлтээ боллоо. Тэдгээр ард түмнүүд болохоор яадгийг хэллээ шүү дээ. Галын талаа дагсан өнгө зүсэн өөр, усан талаа дагсан бас нэг өөр гэдэг юм уу. Энэ таван эрчим дотор 7 хувирсан байгаа. Нэг тал нь түлхүү эзэрхийлж эзэмдсэн гэсэн үг юм. Харин одоогийн Монгол нутгийн ард түмний яагаад ийм зүйлээс одоо тэр урдын тэр доод хар хүчний нөлөөнд автуулж тэрсгээс сэргийлж Монгол хэмээх газар нутгийн хөх галын тамгатай монголчуудыг үүсгэсэн байна шүү дээ. Энэ хөх талд гэдгийн талаар бас ярьсан байна. Ярьсан. Та нар бол одоо энэ та нар ингээд ухаж төнхөөд байгаа гэж энэ баялаг гэж ярьж байгаа зүйл бол энэ ертөнцийн үүслийн нөөц юм шүү дээ. Тийм байж. Энэ зүйл байж энэ ертөнц эргэлддэг жамтай. Энэ үүслийг дагаад түүнийг харьяасан уул усны эзэд нь хүртэл хүчрхэг байдаг. Та нарын грек гэдэг нь өөрсдөө та нар ямар хүмүүс вэ?
бодол хоормог босмог зүйлтэй үргэлж тэмцэлдэг. Ягаад ч дотроос ч гал дүрлцдэг. Яг л ийм үед босромог зүйл гарч ирэхээр та нар араатан болж дотроос ч шахаад байдгийг та нар мэддэг болов. Урд бол оршин бүхийд ард иргэд нь нэг засаг захиргаатай ингэж таруу байрлсан байж. Адилхан өнгө зүстэй учраас түүнээс улбаалж хар хүчний дайнаар ховсон давтаж тэнгэртэд ирсэн байна. Харин та нар бол уг тэнгэрийн зарилхыг хэрэгжүүлж энэ ертөнцийн эргэлдэх зам ёсыг сахиулах үүрэгтэй төрсөн ард иргэд юм байх нь шүү дээ. Тийм байна. Галын үндэстэн гэж явах нь дээ. Тийм ээ. Хөх галаар тамгалж байна шүү дээ та наавсуудыг. Тэгсэн хэрнээ бид нар чинь бас их сайн. Улаан арстан биш. Шар арстан гэж байна. Наран зогсоод үзэхгүй тэгэл улаах нь шарлах нь харж болно шүү дээ. Би бэлтээсээ шарамнад л гэдэг шүү дээ. Үнэхээр та нар өөх тэнгэртээ шодрог үнний ёсыг баримталж явах үүрэгтэй. Хүссэн болгоно нь энэ газар нутагт эвээгдэж төрдөг юм биш. Энэ ертөнцийн төв эрчимдэр гэрэг гэж зүйл байдаг учраас л та нар эндээ амьдардаг байх нь шүү дээ. Тийм байна. Өвөг дээд сүчин хүртэл энийг мэддэг байсан. Тэрнээс цаг агаар энтрээ хараад өөр газар шамбаарлалтанд сууж болно шүү дээ. Гэтэл гэрэг гэдэг зүйлийг зөрчиж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл мэддэг байсан. Та нар байхгүй болвол энэ ертөнц мөхөх болно. Ямар сандаа шинжлэх ухаан гэдэг зүйл байгаа даа шүү дээ. Тэр хөх галын тав гэдгийг чинь шинжлэх ухаан дээр болохоор Монгольская пьятна гэж ярьдаг. Монголын тавч гэдэг. Яагаад тэгэхээр Монголд л юм байдаг. Монгол хүүхэд юм хөх тамхтай төрдөг. Тэрнээс гадна одоогоос 10-20 жилийн өмнө бол өнгөрчүүд гэж ярьдаг. Тэр зүйл бол ялтчгүй зан богдын үеэс тэнд өсөрсөн үлдсэн цус махны тасархал юм билээ л дээ. Та нар Чингис хаан гэхээс илүү тэрнээс өмнөх цаг үеийг бас ойлгохгүй шүү дээ. Харин тийм. Тэрийг ч одоо 800-ны дэртэйхэл ярин сүүл рүүгээ тэгээ одоо Чингис хаанаа холгаад алдах гэдэг шүү дээ. Чингис хаан гэдэг бол энэ ертөнцийг хоёр дахь удаага хугацаагийн сунгаж эмх журманд оруулсан нэг юм. Тэрний өмнөх нэгтгэх нь байгаа. Нэг тэнгэрийн хүү байдаг. Тэгэхээр тэр өмнөх тэр толб энтер тийм үндэстэнд байдаг гэдэг бол одоо энэ байдгаасаа илүү том захиргаатай байсан болж таарад байна да. Тийм ээ. Овон баттай хэлэхэд Монгол хэмээх үгүй болохын цагт энэ ертөнд сүнэх болно. Тэгээ Монгол гэдэг чи байхгүй болох гэдэг ба шүү дээ. Дагвар улс болох гэдэг ба шүү дээ. Чаддаг юм бол тэгнэж. Тэгээд ихэрч яах. Бид нар чинь тэгээд Монгол гэдэг биш зүгээр нэг муу хар хятадын дагвар улс болохгүй л байгаа шүү дээ. Энэ төрөө. Тэгэхээс өмнө танаа хятад ч сүнчих үү дээ. Тэгэхээр одоо ингээд хөх галын тамга гэдэг нь та нар бол энэ ертөнцийг шудраг үнний зөв зарчмаар нь авч явах үүрэгтэй. Хар хүчинд автуулахын эсрэг. Тийм зүйлд автахгүйгээр бусдыг удирдан монлайлж зөв чихт хүргэх үүрэгтэй, даалгавартай
гэрээхтэй ард түмэн гэдгээ санах хэрэгтэй. Одоогийн энэ байгаа ядарч зүдэрсэн байдал чинь хэд хэдэн удаа давтагдж байсан. Тэгсэн ч та нар мөхөд сөнөөгүй л байгаа зү. Уулна тийм. Та нарыг тусгаар болгохын тулд хүртэл нэг улс, хоёр хөрший чинь улс орных нь хувь тавилангаар нь бид тоглож байсан юм шүү дээ. Тийм. Нэг үндэстэн аврахын тулд хэд хэдэн улсыг мөхөөж байсан ч удаа бий. Энэ бол далд хүчний хамгаалтын үйл болж байна. Гэхдээ та нар гэрээгээ зөрчих гэж их оролдож байгаа. Тэр ч юм уу. За ингээд ер нь өрсгүүд ойлгосон биз. ертөнцийн үүсэл өн дээр нь Монгол хүн оноогдож энэ газар нутагт зүгээр нэг үүсээгүй гэдгийг ойлгосон биз. Ойлголоо. Хүмүүнүүд нь ч дотроо бодож дараа тунгаах бай. Дуртай болгоно энэ газар төрдөг юм биш ээ. Бүр заяагдаж ирдэг юм биш. Та нар даалгавартай ирдэг юм. Болон тийм л юмар юм да. Ер нь бол сонирхолтой шүү. Талаада тэгэл мэдэнгүй дээ энэ зүйл. Сайн гажаад байгаа мó, гажуудаад байгаа мó.